Энэ онд Монгол Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тохиож байна. Энэ хүрээнд хоёр улсын археологийн салбарын хамтран судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэ хүрээнд Монгол орны нутгаас дэлхийд үнэлэгдэхүйц олон олдуурыг олсон талаар өнөөдөр танилцууллаа. Судалгааны багийн гаргасан томоохон дүгнэлт нь хүннүү гүрэн монголчуудын эртний өвөг болохыг шинжлэх ухаанаар тогтоож дүгнэлт хийсэн байна. Энэ судалгааны гол үр дүн нь бол монголчуудын эртний өвөг хүннүү нар нь хүннүү нар болохыг палеогенетик буюу эртний удамш судлалын орчин үеийн аргаар тогтоож шинжлэх ухааны томоохон дүгнэлтийг бол хийсэн байгаа. Одоо энэ дүгнэлтээ улам баталгаажуулахын тулд бол Арангаан аймагт бол хүнүүгийн өөр нэгэн оршуулгын томоохон хэмжээний малтахыг бол бас хийж байгаа. Яг одоо өдөд явагдаж байгаа ийм. Мөн хамтын судалгааны хүрээнд хойд цэнхрийн гол, мойлт ям, дөрүлж, тамсаг буулаг зэрэг томоохон дурсгалуудад гүнзгийрүүлсэн судалгаа хийж 5,000 чулуун зэвсгийн зүйлсийг илрүүлжээ. Үүнээс гадна Хинтэн аймгийн Норлон сумаас 28,000 жилийн өмнө амьдарч байсан эртний хүний гавлын ясыг олсон байна. Монгол Алтан бүс нутагт түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн оршуулгыг малтаж 200 гаруй олдуурыг ч монголжээ. Гол нь эдгээр үнд ховор олдууруудыг Францын тусламжаар сэргээн засварлуулж байгаа юм. Энэ олдсон олдууруудыг бол сэргээн засварлах тал дээр бол Францын тал бол онцгой анхаарал тавьж ажилласаар ирсэн. Одоогийн байдлаар бол 96-аас 2014 оны хооронд 200 гаруй олдуурыг Францын одоо хамтрагчид маань өөрсдийн санхүүжилтээр одоо сэргээн засварлуулж Монголын талд хүлээлгэж өгсөн. Энэ одоо сэргээн засварлалтын ажлын дүн бол 200 гаруй мянган евроор бол тоологдож байгаа. Манай хантина жилага бор үнсэн бор Франц бор археологийн салбар хамгийн эртний 18 зүүнээс тэгээд археологийн салбар энэ мэргэжилтэн тэгээд хэлсэн. Бид Монгол түүхийн бүгдид үин ажиллаж байсан 20 мянган жилээс өмнө бас Чингис хааны үед хортел тэгээд манай 20 жилийн турш манай баг Монгол Франц археологийн багууд маш урдунтэй хамт ажиллаж байсан. Манайд одоогоор үнд томоохон хэмжээний олдууруудыг сэргээн засварлах боломж хангалтгүй байдаг. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд Франц улсад үнд олдууруудаа сэргээн засварлуулж байгаа нь томоохон ач холбогдолтой байна. Монголын нутгаас олдсон эдгээр ховор олдууруудаар Эрх Пүрэв гарагт үндэсний музейд Монгол Францын археологийн нээлтүүд 20 жилийн хамтын ажиллагаа нэртэй үзэсгэлэн гаргахаар болжээ.